За бүгдээрэнд орой минь хүргэе. За би өнөөдөр IgA nephropathy гэдэг нэг бөөрийн өвчний талаар маш товчхон ярих гэж байна. Яагаад энэ талаар ярих гэж байгаа вэ гэхээр энэ өвчин залуу эрэгтэй хүмүүс голлон өвддөг, маш аажим явцтай удаан явагддаг. Бидний биед ямар нэг байдлаар шинж тэмдэг зовир илэрхгүй. Ингэж явсаар байгаад эцэст нь бид нарыг бөөрийн дутагдалд оруулдаг бөөрийн түүдгэнцрийн өрөвсөлт өвчин баггүй юу? Бөөрийн түүдгэнцрийн өрөвсөлт өвчин гэдэг нь дотроо нэлээд олон төрөл байдаг. Тэрэн дотроос энэ IgA nephropathy нэлээд их тохиолддог. IgA nephropathy гэдэг өвчнөр өвдлөө гэхэд ямар нэг байдлаар зовир илэрдэггүй. Тийм болохоор хүмүүс энэ өвчнөр өвдсөн гэдгийг мэдгүй яваад идэг. Тэгэд энэ өвчнөр өвдөж явж байгаад одоо санаандгүй ханиад хүрэх ч юм уу ямар нэг байдлаар халдвар авахаар цусаар шийдэг. Тэгээд эмнэлэгт ирээд онцлогддог тохиолдол байдаг. Аль эсвэл одоо сүүлийн үед бүтэн биеийн вакцины шинжилгээ манайхан маш их өгдөг болсон шүү дээ. Вакцины шинжилгээ өгөхөөр одоо шээсэнд цус илрэх, шээсээр уурга гарч яана гэж хэлдэг. Энэ IgA nephropathy-гийн нэг гол онцлог зүйл бол шээсээр уурга алддаг. Уургийг өдөрт бүр зарим тохиолдолд 2000-аас 3000 хүртэл алдаж болдог. Шээсээр ингээд их хэмжээний уурга алдаад ирэхээр бид нэр эмийн эмчилгээ хийж эхэлдэг. Эмийн эмчилгээ хийгээд одоо 3 сарын зайтай ч юм уу 6 сарын зайтай эргэж уулзаад шинжилгээ өгөөд уурга алдалт хэр байна, шээсэр улаас гарч байгаа мó гэх мэтийг үзээд явдаг. Гэвч манайхан яадаг вэ гэхээр ирэхгүй эмээ аваад тэр жигтэй явцдаг, аль эсвэл эмээ авч яваад уухгүй байжгаад хүрээд ирдэг. Энэ тохиолдолд юу болдог вэ гэхээр бөөрийн үйл ажиллагаа муудна. Өөрөөр хэлбэл бид нэр бөөрийг хэдэн өвтө ажиллаж байгаа вэ гэдгийг 1-ээс 5 үе шат болгоод за мэдээж нэг нь хамгийн сайн 5 руугаа ойрдох тусмаа бөөр муу ажиллана гэсэн үг. Тэгээд 4 5 дугаар шат руу ороод ирэхээр тухайн хүний биеийн байдлаас хамаарат диализд ордог. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр хэрвээ та IgA nephropathy гэдэг онцтой байх юм бол зовир илэрхгүй байсан ч гэсэн эмч хизээ эргэж хэлсэн тэр цагт нь заавал ирж үзүүлээд эмээ аваад тасралтгүй уу гэсэн үг. Бид нар яагаад шинж тэмдэг илэрхгүй байгаа ч гэсэн тэр эмийг уух хэрэгтэй вэ гэхээр таныг бөөрийн дутагдалд оруулахгүй тулд ууж байгаа. Тэгэхээр манайхан яадаг вэ гэхээр эм бичээд өгөхөөр энэ дотор даралтны юм байна. Миний даралт юусоо ихсдэггүй. Надаа яагаад даралтны юм өгсөн? Би энийг уух шаардлагагүйгээр тэр эмээ уудаггүй. Бид нар энэ даралтны эмийг яагаад ууж байгаа вэ гэхээр уурга алдалтыг багасгах зорилгоор уудаг. Бид нар тэр даралтны эмийг уухаар судсанд очиж үйлчлээд шээсээр гараад байгаа уургийг гаргадаггүй. Хэдийгээр даралтны эм нэртэй боловч тэр эм чинь таны уурга алдалтыг багасгадаг юм гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ IgA nephropathy өвчнөр ихэвчлэн залуу хүмүүс өвддөг учраас тэр хүмүүсийн даралтны ихсдэггүй ямар нэг байдлаар зовир байдаггүй учраас ингээд ийм уух амир дургу. Дээрээс нь ингээд даралтны юм байна. Би даралтны юм уумааргүй байна. Уухгүй ачдаг. Тэгэхээр нөгөө бөөрийн үйл ажиллагаа маань маш урдцтай муудаад хүрээд ирнэ. Тэгээ мууцаар байгаа та диализд орно. Энээс хойшоо та бөөр шилжүүлэн суулгах хаалганд орохоос өөр аргагүй болно гэсэн үг. Тэгэхээр эмчтэй танд шинжилгээ аваад таны бөөрийг хэдүү ажиллаж байгаа уурга алдалт хэр их байгаа вэ гэдгийг бүгдийг мэдээд тэнд тохирсон эм өгж байгаа учраас марталгүй, таслалгүй заавал уугаач гэж хэлмээр байгаа юм.